Та бизнестэй юу? Би бизнесгүй. Өмнө бол бизнес байсан. Тэгээд төрийн ажил хийгээд 8 жил одоо 9 жилдээ болж байгаа. Тэгээд хийж юмсан орнуудын удирдлагт 8 жил ажилласан тий. Та өөрөө бизнесгүй гэлээ. Одоо энэ бонд олон зуун тэрбум, энэ олон төсөл хөтөлбөр гээд хөрөнгө оруулалтууд орж ирэхээр энд мэдээж олон төсөл, компани, үйл ажиллагаа, тендер гээд ийм бизнесийн үйл ажиллагаанууд явагдана. Та ер нь ашиг сонирх холоос ангид байж чадах уу? 2016 онд цастраг болчоод аав дээр очиход миний аав сумын жаргалан сумын дарга тийм. Аав дээр очиход аав маань нэг л зүйлийг хэлж ирсэн. Тухайд амьс хэрэг байсан. Том төрийн тамга авлаа. Тэ? Зөв ажиллаарай. Эргээд харах чинь нэр чинь бүтэн мөрчин цэврээ байх ёстой шүү. Янз бүрийн алдаа тутал гаргахад чиний урд байгаа аавтайгаа чи цуг тэр асуудлыг ордог шүү. Чи нэр чинь нэрний урд байгаа одоо эцгийн нэр тийм. Эцгийн маань нэр цуг одоо ялгагдаж боддог. Эргээд би буруу эргээд харахад мөр маань хэрвээ бохирдсон байх юм бол надаар өгүүлдэг үр хүүхдүүд маань бас мөн ялгаагүй юм асуудал гарах учраас аавынхаа загсан захиасыг нэгт би илүүж явж байгаа. Яг 8 жилийн дараа би ягаад ч юм 2016 оны 11 сарын 4-ний өдөр жаргал семестрийн тамгыг авч ялаа. Би яг 2024 оны 11 сарын 4-ний өдөр Эрдэнэт хотын тамгыг хүлээж авсан. Ингээ нэг цаг хугацаа давцлаа тий. Яг тамгаа авчаад оройн гэртээ ороход манай эхнэр яг л миний аавын хэлсэн үгийг хэлж ирсэн. За миний наа эргээд харахад нэр чинь бүтэн мөрчин цэврээгараа өрөө хүмүүстэй хоёлоо бодсон шүү. Энэ Эрдэнэт хотын ирээдүйн төлөө миний хань сайн ажиллаж шүү гэж загч ирсэн. Тэгэхээр миний эрхэм хоёр хүн маань ингэ загчаас учраас би хизээж ирэх ашигыг урдаа барихгүй. Учраас би энэ байгаа хугацаанд Эрдэнэт хотын хөгжлийн төлөө хоёр гүйцэтгэлээр бүх зүйлээ зориулж ажилланаа. Өнөөдөр Эрдэнэт эдийн засгийн форум болж байна. Та форумын нээлтэд танилцуулсан ихтгэлтэй Эрдэнэт үйлдвэрийн энэ одоо нөмөрнүүлгийг ингээ хасах юм бол Орхон аймаг эдийн засгийн өсөлтөөрөө 21 аймгийн бараг сүүл явж байна, сүүл мушгиж байна, 19-т явж байна гэж та хэллээ. Яагаад юм байгаа? Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийнхаа орлогыг тусдан тавиад Эрдэнэт хотынхоо орлогыг аваад үзэхэд бид нар 21 аймгаас 19 буюу нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн маань $4 сая төгрөг. Бид өдөө өмнө Уус аймаг $5 сая төгрөг дотоодын нийт бүрдүүлж байна. За яагаад 30 вэ гэхээр бид бүгд газар нэгт газар дундах багтай, хоёрт хөдөө аж ахуйн дэлгүүр газар гарах багтай, усаа холоос татдаг. Тийм учраас бид бүгд энэ жижиг газар нутагтаа дээрээ давуу байдлаа ашиглаад хөгжих юм боломж байна гэдгийг тодорхойлох тулд өнөөдөр эдийн засгийн форумд бүтээлч за ухаалаг доктортойгоор хүчээ гэсэн уриалт төвчүүдэд 60 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж Эрдэнэт үйлдвэрээсээ тусдаа бас дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ устдаа тэргүүлэхийг зорилго тавьчих. Эрдэнэт үйлдвэр бид нар хамтдаа явна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрээс гадна Эрдэнэт хот маань дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдгээрээ орлогыг нэмэгдүүлсэн тийм үйлдвэрүүдийг байгуулахын төлөө зорж явж байгаа гэсэн. Тийм. Өөрөөр хэлбэл Орхон аймаг Эрдэнэт хот маань нөгөө уул уурхаагаас хараат уул уурхаа туршилсан эдийн засгтай байгаа учраас би нэг доглон байна л гэж хэлэх гээд байгаа юм л. Доглон эдийн засгтай тийм. Ер нь бол тийм яг зөв. Доглон яваад байгаа. Цэг халах чадахгүй байна. Тэгэхээр нөгөө үйл нь юу байх хэвтэй? Давуу тал маань бид нар дэд үтсээ ойрхон байхгүй юу? Дулааны станц байна, төмөр зам байна, авцмаар холбогдсон тийм. Тэр учраас энийг ашиглаад бид өдөр биотехнологийн хот буюу био үйлдвэрүүдийг байгуулъя гэж. Манай өнөөдрийн илтгэгчнэр ч гэсэн биотехнологийн үйлдвэр байгуулах боломжит бүх үйлдвэрийг бас иргэдэд танилцуулж байна. Дээрээс нь Солонгос улсын хотуудтай биотехнологийн үйлдвэрийн талаар самжиж байгуулж, судалгааны төв байгуулах, ихтэй сургуулиудыг байгуулах. За мөн одоо хөдөө аж ахуйн их сургууль, ангахын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуульд бас биотехнологийн хувьд хамтран ажиллах гэрээг бас санамжиж сайн үйлдвэрлэв. Биотехнологи гэдэг энэ зүйл маань форум дээр яригдаад гарын үсэг зураад нэг цаасан дээр үлдээд үлгэр болоод амар сайхандаа жаргачих үедээ гэдэг ийм бас болгоомжл байна. Энийхээ араас хэр явах юм? Ямар яг бодиттой төлөвлөгөө байгаа юм? Зөв. Иргэдэд зүгээр биотехнологи гэдгийг энгийнээр ойлгуулвал за байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд материалыг за үнэтэй бүтээгдэхүүн болж боловсруулах салбарыг хийж байгаа. Тийм учраас бид бүгдийн иргэн тойрогт олон органик одоо түүхий эд байна гэсэн. Эднийг бид бүгд үнэтэй бүтээгдэхүүн болгоё. Тухайлбал бид нар
гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэе, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэе, за эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж. Сая бид нар Тэрэгүү хоттой хамтраач нар гэрээ байгуулахад гоо сайхны бүтээгдэхүүнийг энд борлуулад, энд судалгааны төвийг үүсгээд байгуулад тэгээ үйлдвэрийг байгуулъя гэж зорж байгаа. Хойд бүсийн хэмжээнд байгаа түүхий материалуудаа эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой. Наад заханд бид нар бордооны үйлдвэрийг гаргах хэрэгтэй. Тэ? Ноос, малаас гардаг ноосыг хайж जैन. Тэрийг бид нар бордооны үйлдвэр болгоод дахиж ашиглах, өөр одоо үйлдвэрт ашиглах, салбарт ашиглах боломжийг бас бид төлөөд эрхчил үндэсээс гаргаад энэ үйлдвэрлэлүүд тодорхой хэмжээний төр хувийн хөгжлийн түвшлийн хамт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ аль болох бид нар нэлээд тооцоо судалгаатай юм ихгүй бол яг таны сэмжлүүлж байгаа шиг цаасан дээр буугаад үлдэх хүндлээд явах хэрэгтэй. Одоо Улаанбаатарт бол хит төвлөрөл, замын төвчрөл, стресс бухимдал, агаарын одоо бохирдол гэдэг асуудал тэнд их байна. Энд ирж амьдрий, аль эсвэл энд бизнес эхлүүлээ, үйлдвэрлэл үйлчлэгээ хийж байгаа хүмүүст та зориулж тэдэнд хандаж юу шилж чадах вэ? Тэдэнд юу амлаж чадах вэ? За бид 2024 онд Орхон аймагт 3587 иргэн шилжиж ирсэн байна. За 2100 орчим иргэн шилжиж явсан байна. Шилжиж ирсэн иргэдийг харахад нэг 65 орчим хувь нь Улаанбаатар хотоос нь шилжиж ирсэн. 106 мянган хүн амын маань 97% нь нэг газараа төвлөрсөн байна. Тэгэхээр энд бизнес эрхлэх боломж бас байна гэж харагдана. Бизнес эрхлэгчид хардаг. Тийм учраас тэр нийслэлд шилжиж байгаа хүмүүс бол бизнесийн салбар байна, зах зээл байна. Дээрээс нь бид нар биотехнологийн үйлдвэр болон ажлын байр нэмэгдүүлэхээр Эрдэнэт үйлдвэртэйгээ Орхон аймгийн засгийн тамга газар шинэ илгээлт 50 гэсэн хүчний төлөвлөгөөг бас батлаад самжиж байгуулад 6 төслийн Эрдэнэт үйлдвэр, 6 төслийн Орхон аймаг хэрэгжүүлэгч. Энэ 12 төсөл хэрэгжснээр ойролцоогоор 3800 орчим ажлын байр бий болох боломжийг бүрдүүлэхийг зорж явж байгаа гэсэн. Тэгэхээр ажлын байр байгаа тохиолдолд гэр бүлөө шилжиж ирэхэд энэ боломж байна. Хүүхдүүд нь сурах таатай орчин байна тий. Манайх ч бас их 50 хатчтай залуус. Нийт 106 мянган хүн амын маань 64% нь залуус. Тэгэхээр бид нар нөгөө залуусын хот гэж ярьдаг. Энийг бас батгаж залуусыгаа ард иргэдээ тоглог 50 орчинд амьдруулахыг зорж ажиллана гэсэн. Баярлалаа, амжилт хүсье.